Сайн мэцгийн өрхөн үзэгчдээ та бүхэнд орой минь төргийе. Та бүхэн сайхан амсгаж байна уу? За 3 сарын 2-3-нд Монгол улсын эдийн засгийн чуулга уулзалт болно. За чуулга уулзалтаар Монголын эдийн засгийн ойрын ирээдүйн төлөвийг ярилцахаас гадна за өнөөгийн байдлын талаар шүүн хэлэлцэн. За энэ удаагийн нэвтрүүлэгтэр эдийн засгийн чуулга уулзалтаар хэлцэх асуудалтай холбоотойгоор бид студиуд эдийн засагчид зарим судлаачдыг урьж оролцуулж байна. За эхлээд студиуд ирсэн зочдоо танилцуулъя. За үндэсний хөгжлийн хүрээлэнгийн Эрдэнэтэн нарийн бичгийн дарга доктор профессор Цэдэндам. За Монгол дээд сургуулийн захирал доктор Дашцэвэг. За Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын эрдэс бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын дарга профессор Мэргүй. За Эрдэс баялагын эдийн засагч Наранбаатар нар оролцож байна. Ингээд та бүхэнд орой минь төргий манай студид хүрэлцэн ирсэн баярлалаа. За эхнийхээ асуултыг юуны өмнө одоо эдийн засгийн өнөөгийн байдал манад ямар байна вэ гэхээсээ илүү одоо өнөөдөр бид одоо хөгжлийн ямар загвараар явж байгаа гэдэг асуултаар ярилцлага эхлэе гэж бодож байна. Тэгээ энэ асуултыг бол та бүхний нээлттэй үзэж байгаа бүгдээрээ хариулж болно. За ер нь эдийн засгийн хөгжлийн ерөөсөө улс орны хөгжлийн тодорхой загвараар үзэл баримтлалтай зөв чиг хандлагатай байх бол хамгийн чухал байгаа юм л та. Дэлхийн одоо энэ олон өндөр хөгжсөн болон түргэн хурдтай хөгжиж байгаа орнуудад бол ийм эдийн засаг нийгмийн хөгжлийн тодорхой чиг хандлага загваруудыг хэрэгэлдэг. За манай улсын хувьд бол яг хоо ямар загвараар хөгжиж байна гэдгийг хэлхийн тулд ер нь ямар бодлогын баримтчгуудыг дөрөв ирэх барих дээд байгууллага одоо магадгүй улсын их хурл засгийн газрын төвшөнд батлан гаргаад хэрэгжүүлж байгаа юм бэ гэсэн ийм одоо байдлаар бас хариулж болох юм. За тэгэх юм бол 1996 онд Монгол улсын их хурл Монгол улсын үндэсний хөгжлийн үжил баримтлал гэж баримтж баталсан. За энд бол ерөнхийд нь одоо Монгол улсын хөгжлийн чиг хандлагыг үжил баримтлалын төвшөнд одоо тодорхойлсон байгаа. За 1998 онд Монгол улсын засгийн газар Монгол улсын тогтвортой хөгжлийн хөтөлбөр гэж нэлээд одоо томоохон хэмжээний баримтчиг гаргасан. Энэ тогтвортой хөгжлийн хөтөлбөр гэдэг маань эдийн засаг, нийгэм, байгаль орчин, сайн засаглалын асуудлуудыг авч утсан юм хөтөлбөр байна. За саяхан 2008 оны 1-р сарын 31-нд улсын их хурл 12 дугаар тогтоолоороо Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого гэж ийм баримтчгийг одоо батлан гаргасан. За эдгээр энэ баримтчгууд бол Монгол улсын хөгжлийн одоо энэ явц энэ хөгжлийн хандлага загварыг ямар нэг хэмжээгээр тодорхойлж байгаа. За жишээлбэл хамгийн сүүлд баталсан энэ Монгол улсын мянганы хөгжлийн зорилт суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод бол Монгол улс бол зах зээлийн эдийн засаг, мэдлэг суурилсан эдийн засагта тийм орон болох. За ингэхдээ эдийн засгийн нарийн эдийн засгийн одоо салбарын эдийн засгийн хүрээнд авч үзэх юм бол экспортын баримжаатай гэсэн ийм хандлага загварыг тодорхойлсон байна. Ер нь сая хэдэн нам байж байгаа манай хөгжлийн эдийн засгийн загварууд бол саяын хэдэн баримтчгууд байгаа юм. Энэ баримтчгууд байгаа загварууд нэг буруу юм байхгүй. Ганцхан энийг яаж хэрэгжүүлж чинь яг тодорхой бодлого хөтөлбөр болгоод хэрэгжүүлэх гэдэг манай засгийн газрууд өнгөрсөн жилүүд алдлаа л да. Өнгөрсөн 20 жил одоо 2012 он хүртэл 90 оноос хойш үндсэндээ 22 жилийг бид ингээл үндсэндээ ерөнхий юмсаар хагаад алдчихлаа шүү дээ. Бид нар бол заахгүй бид нар бол 90 онтой харьцуулах юм бол Монгол улс бол жоо хөгжиж байна, эдийн засгийн өсөлт явагдаж байна. Гэхдээ бид нар түргэн хөгжсөн манай ард байсан орнууд тийм үү? Социализмын үед аль 60-аад оны үед л одоо бид нар чинь социализм материал техникийн бааз байгуулна гэж байж байгаа чинь Азийн маш олон орн одоо ядуу гуйлагчин тийм орнууд байсан. Одоо өнөөдөр энэ орнууд чинь Монголд гүйцэтгэхгүй урагшаа өвдсөн байна л да. Би ганцхан жишээ хэлэхэд л одоо Сингапур улс байна. Сингапур улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнөөдөр нэг хүнд оногдох нь бол $37,000 болсон. 60-аад онд бол $350 байсан байхгүй юу? Өөрөлдөхөд манай Монголын хэмжээнд л байсан юм. Гэтэл ингээд энэ үхэн богино хугацаанд ялангуяа Сингапур улс сүүлийн 90-аад оны үед бол маш эрчимтэй хөгжөөд ер нь бол экспортын 51% өндөр технологи болчихж байна л да. За яг үүнтэй адилхан Малайз, Тайланд, Филиппин хөгжлөө. За тэгээд Шинэ Зеланд маш идэвхтэй хөгжлөө. Турк, Израиль. За тэгээд энэ орнууд бол маш хурдан хөгжиж байна. Гэтэл зэрэг бид нар энэ боломжийг алдсан юм байна. Жишээлх юм бол Сингапур бол ерөөс 10 жилийн дотор бол огцом түргэн гарч ирсэн гэж хаацдаг юм.
Тэгэхээр бид энэгээр тооцох юм бол Сингапур хоёр удаа Сингапур шиг боломжоо бид монголчууд алдчихад байна шүү дээ. Сингапур бол 5 сая хүнтэй, Монгол бол 3 сая хүнтэй. Гэхдээ бид нар бол одоо юундаа дутаад байна гэхдээ зэрэг тодорхой бодлогыг хэрэгжүүлэх асуудал дээр ерөөсөө засгийн газруудад ямар ч залгамж шалбар байхгүй ингээд явж байна. Би ганцхан жишээ хэлэхэд сая бол Зэдэн намба доктор хэлж байгаа экспортод баримжаатай тийм эдийн засаг авах хэрэгтэй. Тэрийг бид нар удаа дараа төлөвлөж ирсэн гэдэг юм. Инхээс өөр зам байхгүй. 2.7 сая хүнтэй бид нар чинь хэндээ зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ? Дэлхийн хүмүүс зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж шүү дээ. Гэтэл одоо хамгийн экспортын одоо хамгийн гол бүтээгдэхүүн ганцхан гарч байгаа бүтээгдэхүүн бол ер нь сүүлийн одоо 20-30 жил бол үндсэндээ ноодор бүтээгдэхүүнд байдаг шүү дээ. Эцсийн бүтээгдэхүүнийг ярих юм бол боловсруулсан. Гэтэл энийгээ бид өөрөөсөө зөв болгож чадахгүй явсараа гал өнөөдөр 22 жил болчихж байна. Жишээлх юм бол 1993 онд чинь бас ингээл ноодорын экспортыг чинь бүрэн хоригдж ирлээ засгийн газрын үед тийм үү. Дараа нь инх сайхны засгийн газар ирээд хүчингүй болгож ирлээ тийм үү. Дараа нь инкварийн засгийн газар ирээд бас нэг жоохон татвар тогтоочлээ тийм үү. Сая дахиад энэ засгийн газар ноодорын экспортын татварыг хүчингүй болгочихж шүү дээ. Гэхдээ яаж энэ түүхийн эдийг хамгаалахгүй юм бол яаж энэ ноодорын экспортын салбар хөгжих вэ? Одоо ер нь энэ ноодорын үйлдвэрүүд бол энэ жилд хэрвээ засгийн газар энэ үйлдвэрүүдийнхаа дэмжихгүй бол, татвараа дэмжихгүй бол, зээлээр дэмжихгүй бол, за магадгүй хамгийн гол нь түүхийн эдийн зах зээлийг хамгаалж өгөхгүй бол энэ ноодорын үйлдвэр чи одоо бүгд үүдээ барьлаа шүү дээ. Гэхдээ нөгөө экспортын чиг баримжаатай загвараар хөгжинэ гэж яриад байдаг. Тэгсэн мөртлөө ганцхан гарч байгаа салбараа ингээд унгаад байх юм бол бид хөгжиж чадахгүй шүү дээ. Бид ийм л одоо жишээ хэлмээр байна л да. Зэдэн доктор одоо тайлбар хөгжлийн бодлого үндэсний хөгжлийн цогц бодлого тэгээд доктортой хөгжлийн бодлого зөндөө юмнууд байсан. Тэгээд мэдээж энэ урт хугацааны асуудал байх л та. Одоо энэ чинь батлагдаас нэлээд хэдэн жил болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь яг нүдэнд харагдахаар ер нь юу байгаа вэ? Ер нь огт хэрэгжихгүй байгаа мó? Эсвэл одоо бид болж харахгүй байгаа мó? Яг хүний нүдэнд үзэгдэхээр юмнууд ер нь юу хэрэгжиж байна? Ер нь бол хөгжлийн бодлого төлөлт бол дэлхий дээр зах зээлийн эдийн засгт ардчилсан тогтолцоотой орнуудад бол урт хугацааны буюу 6-аас дээш жилийн, дунд хугацааны буюу 2-аас 6 жилийн, 3-аас 6 жилийн, за богино хугацааны буюу 1-ээс 2 жилийн гэж ангилагддаг. За тэгэхээр манай улсд бол үндсэндээ энэ хугацаанд бол урт хугацааны хөгжлийн бодлого, өөрөөр хэлбэл миний түрүүч хэлсэн Монгол улсын мянганы хөгжлийн зорилт суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого бол 2021 он хүртэлх хугацааны 2008 онд батлагдсан бодлого шүү дээ. Гэх мэтлэн урт хугацааны бодлогын төвшин тарьцсангүй байгаад ирдэг. За альва урт хугацааны бодлогыг бол дунд хугацааны хөгжлийн маш тодорхой бодлогоор хэрэгжүүлдэг. Энийг индикатив төлөвлөлт гэдэг, англиар бол indicative planning гэж. Тэгэхээр энийг манад энэ дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн бодлого яг одоо улсын хурал баталсан аль нэг нам одоо сонгуулийн энэ үйл ажиллагаанаас хамаатай бусдын бодлого байхгүй. Жишээлбэл одооний энэ хамтарсан засгийн газрын хэрэгжүүлж байгаа засгийн газрын мөрийн хөтөлбөр бол хэдийгээр 4 жилийн хугацааны буюу дунд хугацааны боловч намуудын сонгуульд оролцсон тэр одоо амлалтууд төрхөө анхаарсан юм хөтөлбөр байгаа шээ. Тэгэхээр яадгүй гэхээр энэ дунд хугацааны 5 жилийн ч юм уу 3 жилийн ч юм уу төлөвлөгөө тэгтээ энэ социализм үед байсан төлөвлөгөөнөөс эрсөөр зах зээлийн эдийн засагт нийцсэн энэ индикатив төлөвлөлт гэдэг энэ төлөвлөгөөг бий болгомоор байгаа юм. Япон улс бол жишээлбэл 1940 хэдэн оноос дэлхийн 2 дугаар дайны дараах үеэс эхлээл энэ урт хугацааны том бодлого хэрэгжүүлсэн тэ Санзинсо гэдэг 40 жилийн хугацааны бодлого. Тэр бодлогынхаа хүрээнд 5 жилийн хугацааны 5 жилийн төлөвлөгөөнүүд эхний 5 жилийн төлөвлөгөө нь бол Японы хол жишээлбэл өөрөө өөрийгөө тэтгэдэг эдийн засагт авалъя гэж хэлсэн бол дараагийн 5 жилийн төлөвлөгөө нь дотоодын нийт бүтээгдэхүүнээ 2 дахин өсгөе гэж ийм уриалтайгаар явж ирсэн. Гэх мэтлэн олон 5 жилийн өмнө солонгос байна бас ингэж хөгжсөн дунд хугацааны маш сайн бодлоготой. За сая Дасиг доктор хэллээ Сингапур, одоо энэ Тайван, тэгээ Малайз, Тайланд гэх бүгд ингэж явж байна. Тэгэхээр бид нар ийм дунд хугацааны сайн бодлоготой болох хэрэгтэй маа. Миний бодлоор бол жишээлбэл энэ эдийн засгийн форум дээр бол нэг яригдах чухал ажил, чухал одоо чиглэл ийм байвал зүгээр байгаа юм. Монгол улсын дунд хугацаанд аль нэг намын сонгуулийн амлалт энэ төрөөс хамаатай бус ерөөсөө Монгол улсынхаа нөөц болцоо тийм ээ чадамж энэ бүгдээр тулгуурласан сайн дунд хугацааны төлөвлөгөөтэй болох хэрэгтэй. Энэ их чухал. За нэгэн төгслийн бодлогын та асуусан учраас би зүгээр нэг юм ганц юу харуулчихъя. Энэ бол одоо манад баримталж байгаа гол юу вэ те? Энэ гол хандлагыг тодорхойлж байгаа юм. Загварын хувьд үзэх юм бол би энэ зургийг анх
2003 онд одоо их сургуулийн дэд захирал хийж байгаа Эренчин Базар профессор хоёр нэг ном бичсэн. Монголын хөгжлийн одоо төлөвлөлийн бодлого боловсруулах онлын үндэс арга зүй аргачлал гэсэн нэртэй ном байгаа. Энэ номонд энэ морины дөрвөн хөлөөр морь бол хурдан морийг оруулаад за хурдан морины дөрвөн хөл нэг нь эдийн засаг, хоёр нь нийгмийн асуудлууд, гурав нь байгаль орчин, дөрөв нь сайн засаглал гэдэг. Тэгэхээр морь хурдан давхина гэдэг бол энэ одоо дөрвөн хөл маш сайн зохицтой, оновчтой одоо явна шүү дээ. Тэгжээж бүдрэхгүй, унахгүй, эцэхгүй, цуцахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дөрвөн гол одоо асуудлуудыг эдийн засаг, нийгэм, байгаль орчин, сайн засаглалын асуудлуудыг хамтд нь авч үзэж одоо явах нь бол манай хөгжлийн загварын одоо гол онцлог байх хэрэгтэй. Энэ би одоо тэг яг эдийн засгийн форум гэлээд энэ Давосыг бол аргагүй дэлхийн эдийн засгийн форум дээр дэлхийн ийм олон ажуудлаар нийгэм мэтэргээл янз бүрийн асуудал хэлцэхэд хэцүү л дээ. Дэлхийн том учраас. Монгол улсын хувьд бол эрхчлээс ерөөсөө Монгол улсын хөгжлийн форум гэж зохион байгуулвал зүгээр юм шиг байна. Тэгээд энэ дээр одоо энэ эдийн засгийн, нийгмийн, байгаль орчны засаглалын асуудлуудыг хэлцмээр. Яагаад би ингэж хэлж байгаа юм? Жишээлбэл эдийн засгийн хүрээнд бид нэр уул уурхаан албарлах салбарын асуудлууд ингээл төрийн бус байгууллагууд ард ирэх зөндөө яриад одоо нэлээд замбрааг байдалтай байна шүү дээ. Ер нь алтны хайгуул, янз бүрийн хайгуул, экологийн тэнцвэрт байдал сөргөөр нөлөөлөх юм зөндөө. Тэгвэл нөгөөдгий чинь холбож ярих хэрэгтэй юм энэ засаглалын асуудлууд байдаг. Засаглалын тогтолцоо үйл ажиллагаатай холбож тэр экологийн эвдрэл сүрлийг ярих хэрэгтэй байхгүй юу? Ингэх юм бол жинхэнэ одоо хөгжлийн хандлага асуудлыг шийдэх юм байх болов уу гэж бодож байгаа. За нэг юм. Тэгэхээр одоос өрсөлдөх чадвар гэж бас ярьдаг тийм ээ. Тэгэхээр одоо энэ өрсөлдөх чадвараас кластерын аргаар хөгжих тухай асуудлыг яригдчих чаа. Энэ дээр бас санаатай байлгүй юм. Ер нь бол өрсөлдөх чадварын нэг онцлог бол энэ кластер буюу энэ харилцан хамааралтай энэ олон аж ахуй нэгж байгууллагуудыг л хөгжүүлэх ёстой юм л да. Жишээ нь Монголд бол одоо би саяны жишээ ноолуурын кластер гэж байж бол ноос ноолуурын тийм. Түүхийдээ ч аль ширний кластеруд байж тийм үү. За тэгээд нүүрс одоо гарч ирэх гэж байна. Нүүрсийг чинь шингэрүүлнэ, хийжүүлнэ дээр ичнэ юм гаргаж явах шүү дээ тийм. За тэгээд цаашаа зэсэн бүтээгдэхүүн, электроникийн утас металл гараад ирнэ. За хоор металлыг гарч ирэх гэж байна. За цааш нь нефтийн одоо кластеруд гарч ирэх гэж байна. Цааш нь уран буюу одоо цөмийн одоо цацаг гэдэгт утсын тийм кластеруд гарч ирэх гэж байна. За мэдээж аялал жуулчлалын кластеруд байна. За хөнгөн үүдүүд байж байна. Хүнсний үүдүүд байж байна. Экологийн цэвэр бүтээгдэхүүн байж байна. Өөрөөр хэлбэл Монгол улсад ингээд аялал жуулчлал гэдэг маш олон кластеруд хөгжих боломж байгаа. Гэтэл бид өнгөрсөн 20 жилд энийг ашиглаж чадаагүй л байна л да. Ерөөсөө энэ одоо манай их хурал засгийн газраас гарч байгаа саяны энэ баримтчгууд дотор бол ингээд 4 жил юм уу 5 жилээр заагаад хүрэх төвшингийн зааж өгдөггүй учраас зүгээр л 21 онд тийм болно. 20 жилийн дараа тийм болно. Ингээд тэгэл хайчдаг. Гэтэл тэрий чинь 5 жилээр хуваалдаа. За болдгсон бол 5 жилээр биш. Яг засгийн газруудын ажил хугацаанд харуулад 4 жилээр хугацаагаад ингээд үзүүл тавьчих хэрэгтэй байна л да. Жишээлх юм бол би дахиад ноолууд дээр ярив. Одоо Монгол улс бол жилд нэг энэ жил нэг 15 орчим сая